Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгоно. Өнөөдөр та бүхэндээ Японд гарсан хэргийг ярих гээд бэлтгэлээ. Та хоолны дэглэм барьж байгаа хэрнээ амттай хоол идмээр байгаа юу? Тэгвэл би та бүхэнд Vivid Kitchen-ийн соуснуудыг санал болгож байна. Vivid Kitchen-ийн соуснууд нь хоолны амтыг нэмэхээс гадна илчлэг маш багтаа учраас дэглэм барьж байгаа эрүүл хооллохыг хүсэж байгаа хүмүүст зориулсан бага илчлэгтэй элсэн чихэр маш багтай соуснууд. Уг соуснуудыг дахиа үхрийн мах, салаад, сэндвич, бургер гэд бүхий л хоолнуудтай зохицуулан та бүхэн өөрсдийн амтлагаар хэрэглэж болно. Жишээ авах юм бол vegan mayonnaise, солонгос халуун, дахианы соус, терияки соус, гичний соус, чихэрлэг чили соус, гэр байтугай кетчуп хүртэл байгаа. За Vivid Kitchen брэндийнхаа соуснуудыг та бүхэн дээр харагдаж байгаа хаягнуудаас худалдан авах боломжтой бөгөөд би доор description хэсэгт Facebook page болоод Instagram хаягийг нь оруулсан байгаа. Тэрхүү хаягууд руу мөн чат бичээд үнгүү хөргүүлээд авах боломжтой байгаа юм байна. 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Японы Хоккайдо мужийн цагдаагийн газарт нэгэн дуудлага ирдэг. Манай эхнэр өчигдөр өглөө Куширо руу явна гэж хэлсэн ч би одоо хүртэл түүнтэй холбоо барьж чадахгүй байна. Хүүхдүүд маань гэртээ байна. Энэ бол зүгээр л галзуурмаар зүйл гэж хэлдэг. Ягаад ч юм нөхрийнхэн дууны өнгө эхнэртэй санаа зовсон гэхээсээ илүү бухимдал уур хилэнгээр дүүрэн сонсогдож байсан. Сурггүй хаалга болсон гэж байгаа хүн болохоор 47 настай гэрэлсэн эхнэр Мако Мияда гэдэг эмэгтэй байсан. Түүнийг Мако гэж нэрлэе. Тэрээр орон нутгийн ахлах сургуульд ажилладаг багш байсан. Ажлаа хийхийн зэрэгцээ нөхөр хоёр хүүхдээ халамжилдаг супер эмэгтэй байсан. Олон нийтийн дунд тэрээр өөрийгөө маш сайн арчилдаг, залуухан төрхөөрөө алдартай, гайхалтай багш байсан бөгөөд сурагчдынхаа дунд маш их нэр хүндтэй багш. Үгэрч зогсохгүй тэрээр хичээлдээ хоцрогдолтой, хэцүү байдалд байгаа сурагчдад онцгойлон анхаарал хандуулдаг. Олон талаараа Мако маш их хүндлэгдсэн багш. Мэдээч хэрэг тэрээр гэр бүлийнхээ төлөөч чадах бүхнээ зориулдаг. Тэрээр хүүхдүүдийнхээ өдрийн хоолыг бэлтгэхийн тулд үүр цайхаас өмнө сэрдэг байсан бөгөөд амралтын өдрүүдэд тэд бүгдээрээ цэцэрлэг түрээлэнд гэр бүлээрээ дугаалцгаадаг. Тиймээс хөршүүд болон таньдуудынх нь хувьд бол тэд үлгэр жишээ гэр бүлийн хамгийн төгс зураглал шиг харагддаг байсан. Гэвч түүний энэ нэр хүндээс тис өөрөөр Мако маш удаан хугацаанд нууж ирсэн нэгэн нууцтай эмэгтэй байсан. Тэр нь юу байсан бэ гэхээр сүүлийн 4 жилийн турш тэрээр өөр нэг эрэгтэйтэй уулзаж нууц амрагийн харилцаатай болсон байсан. Гэвч хамгийн цочирдмоор нь түүний нөхөр эхнэрийнхээ энэ явдлыг аль хэдийн мэддэг болсон байсан. Тийм учраас нөхөр нь цагдаа нар руу залгахдаа маш ихтгэлтэйгээр би та нарт хэлж байна. Тэр нөгөө залуутаагаа хамт байгаа. Түүнийг Шүүри Катагири гэдэг. Түүнд зүгээр л тэр залуутаагаа хамт амьдр гэж та нарт дамжуулаад өгөөрэй. Тэгэд хүүхдүүдтэйгээ дахиж уулзах талаар танаарах хэрэггүй гэдгийг маш сайн ойлгуулад өгөөрэй гэж цагдаа нарт нэмж хэлсэн байгаа. За тэгээ энэ үгэнд бол цагдаа нар бол мэдээж маш их гайхсан. Ингээд цагдаа нар шалгаад үзэхэд Макогийн хамгийн сүүлд байсан байршил нь 90-130 км-ийн зайд орших Хоккайдогийн Обихири гэдэг хот байсан. Энэ газар нь түүний нууц амраг Шүүригийн амьдардаг хот байгаа. Бүх зүйл 2016 оны 4 сараас эхэлсэн. 47 настай Мако шинэ сургуульд ажиллаж эхлээд удалгүй кампусын хамгийн алдартай багш болсон байгаа. Гэвч энэ сургуульд бас нэг алдартай багш байсан. Тэр хүн бол 35 настай Шүүри гэдэг эрэгтэй. Шүүри багасаа л чирэг битэй бейсболоор маш сайн хичээлдэг байсан бөгөөд нэгэн цагт мэрэгжлийн тоглогч болохыг мөрөөддөг байсан. Гэвч тэрээр сурагч байхдаа өөрийнхөө маш их хүндэлдэг багш нарыг харан ахлах сургуулийн багш болохоор шийдвэр гаргасан байгаа. Тэрээр үргэлж дулаахан халамжтай хүн байсан болохоор багш болсныхоо дараа эдгээр давуу талуудаа маш сайн ашигласан. Сурагчид нь ч гэсэн түүнд маш их хайртай байсан. Үүнээс гадна тэрээр хуучин бейсболын ур чадвараа ашиглан бейсболын багийн зөвлөх багш хүртэл хийж эрэгтэй сурагчдын дунд нэгэн төрлийн баг шүтээн багш нь болсон байсан. Шүүри сурагчдынхаа төлөө хэр зэрэг сэтгэлээ зориулдаг байсныг харуулах өөр бас нэг зүйл байсан. Нэг өдөр нэг сурагч сургуультай ирэхээс татгалзаж олон хоногор хичээлээ тасалдаг. Энэ үед Шүүри хүнтэй уулзахаар гэрлүүн тогтмол зочилж эхэлсэн бөгөөд өөрийгөө бүрэн хаагаад байсан хүүг өөрийнхөө анхаарал халамжийн ачаар нээлттэй ярих хүртэл зөөлөн аргаар татаж чадсан байгаа. Шүүригийн халамжийн ачаар сурагч багштаа сэтгэлээ нээж сургуультай буцаж ирсэн. Ингээд энэ явдлаас хойш түүний хувьд сургуультай бас нэлээд нэр хүндтэй болсон. Багшилж эхэлснээсээ хойш удалгүй тэрээр хамт ажилтдаг багш бүсгүйтэйгээ болцож эхлэн удалгүй тэд гэрэлцгээсэн байгаа. Бусуудын хувьд бол хараахан хүүхдтэй болж амжаагүй байсан. Тэд хамтдаа аз жаргалтай амьдралаа эдэлж байх үед шинээр томилогдож ирсэн багш Макотой Шүүри анх танилцсан. Тэр цагаас хойш Шүүригийн амьдрал оронгоороо иргэсэн. Тэд анх уулзах үед Макогийн өнцгөөс харуул Шүүри түүнээс 12 насаар дүү залуу байсан. Гисэн хэдий ч Мако түүнд маш хүчтэй татагдсан. Тэр хоёр хоёул
Шүүрийнхаа гэрэлсэн хүмүүс байсан мөртлөө Мако төрүүлж алхам хийсэн бөгөөд шүүрийг удалгүй түүнд дурлсан. Мэдээж хэрэг тэд үүнийг сургууль дээрээ бол маш их нууцлж исэн. Дараа нь ч гэсэн тэдний сургуулийн нэгч багш тэднийг хоорондоо харилцаа холбоотой байсан гэдгийг гадарлаагүй байсан. Тэдний нууц хамаргийн харилцаа 2018 оноос 2022 он хүртэл 4 жилийн турш үргэлжилсэн байна. Шүүри хүүхэдгүй байсан болохоор Макод ойрхон би эхнэрээсээ салж үлдсэн амьдралаа чамтай хамт өнгөрүүлмээр байна гэж хэлдэг байсан. Макогийн хувьд бол эдгээр өгсөн түүнийг маш их хүсэн хүлээсэн өсүүд нь бол ингээд тэрээр тэдний хайр бол үнэн бөгөөд үнэхээр хамт байх ёстой гэж улам итгэж эхэлсэн. Тиймээс тэр эцэст нь нөхөртөө өөр эрэгтэйд хайртай болсон мөн нууц амаргийн харилцаа холбоотой болсон гэдгээ өөрөө хэлсэн байна. Түүний төлөвлөгөө болохоор нөхөртөө хэлээд нөхрөөсөө салж шүүрийтэй шинэ амьдрал эхлүүлэх явдал байсан. Ингээд нөхөртөө хэлээд удаагүй байх үедээ өсгүй гинэт алга болчихсон байгаа. За тэгээ энэхүү сэжүүрээр нь бол цагдаа нар хамгийн түрүүнд мэдээж шүүрийг очиод түүнтэй уулзсан чи Маког хаана байгааг мэдхүү гэж асуусан чинь шүүри зүгээр л гайхсан шинжтэй хараад би мэдгүй та нар юу яриад байгаа юм бэ гэж хариулсан. Мако бид хоёр энэ жилийн ихээр салсан. Би өөр хот руу нүүж сургуулаа сольсон. Түүнээс хойш би түүнийг хараагүй гэж цагдаа нарт тэр хэлдэг. Гэвч цагдаа нар сэжиглсэн хэвээр байсан тул түүнээс байцаалт авахар хилтэс рүү ирэхийг шаарддаг. Тэр хилтэс дээр ирмэгцээ амаа хамхиж мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхээ ашигласан. Харин цагдаа нарт болохоор Маког хаана байгаа талаар мэдэх ямар ч баримт байгаагүй. Мөрдөн байцаалт мухардмал байдалд орсон мэт санагдаж байх үе буюу 2 дахь хоног дээр буюу 6 сарын 1-ний өдөр шүүрийг гинтл бодлоо өөрчлөн эцэст нь чимээгүй байдлаа эвдэж цагдаа нарыг нэгэн тодорхой газар руу дагуулan очдог. Тэр газар нь шүүрийн амьдардаг Обихиро хотын захад орших жижиг ой байсан. Тухайн газрыг нэгжих үед цагдаа нар Макогийн талан шатсан гар утас болоод жолооны өмнөлхийг олцгоодог. Дараа нь шүүрий газар дээрх нэгэн цэг рүү заагаад энэ газар Маког байгаа гэж хэлдэг. Ингээд цагдаа нар тэр газрыг ухаж үзэхэд үнэхээр Макогийн цогцсыг үехэн нүхэнд булсан байхыг нь олж илрүүлж чадсан. За ингээд хэрэг илэрсэн учраас дээж цагдаа нар юу болсон талаар эхнээс нь судалж эхэлсэн. Мако шүүри хоёр бол 4 жилийн турш нууц амаргийн харилцаатай байсан. Гэвч шүүрийн хэлж байгаагаар бол тэдний харилцаа 3 жилийн өмнөөс муудаж эхэлсэн гэж хэлж байгаа. Хамгийн гол нь шүүри эхнэрээсээ салах бодол огт байгаагүй. Нууц амаргийн харилцаа эхэндээ сонирхолтой байсан байх магадлалтай жил орчмын дараа түүний сонирхол буурж эхэлсэн гэж байгаа. Тиймээс тэр харилцаагаа дуусгахыг хүсэж байгаагаа Макот хэлсэн. Гэвч Мако бол өөрөөр бодож байсан тэрээр шүүрийг үнэхээр хайртай болсон гэж түтгэн салахаас татгалцсан. Тэгээ энэ үед болохоор шүүри Макогоос харилцаагаа огцом тасалчих юм бол сургууль даяар Мако цуу яриад харж энэ нь түүнийг ажилгүй болгож гэр бүлийг нь суйруулах аюултай гэж ботсон. Ингээд цаг хугацаа өнгөрсөөр шүүригийн эхнэрч анхны хүүхдээ тээж байгаагаа олж мэдсэн. Нөхцөл байдал ноцтой байгааг ухамсарласан шүүри Макотой харилцаагаа заавал дуусгах ёстойгоо тэр үед мэдсэн гэж цагдаа нарт хэлж байгаа. Тиймээс тэр Макотой салахыг дахин оролцсон. Гэвч Мако зөвшөөрөөгүй төдийгүй бүр түүний эхнэр охин хоёрыг сүрдүүлж эхэлсэн байгаа. Тэдний харилцаа бүрэн хяналтаас гарч 2021 онд Мако шүүрийд нэг санал тавьдаг. Би чамаас салах болно. Гэхдээ чи надтай 4 жил уулзсныхаа үн цэнийг төлөх ёстой. Чамд $45,000 байгаа гэдгийг би мэднэ. Тэр мөнгөө надад өг. Хэм бол би чамаас салж чамтай дахиж уулзахгүй холдох болно. Мөн би хинт ч хэлэхгүй гэж хэлсэн байгаа. Шүүри болохоор түүний тавьсан саналыг сонсоод маш их чочирдсан. Гэхдээ Макод хэрхэн итгэж болох вэ гэж бас бодсон байгаа. Хэрв тэр хэлсэн үгэндээ хүрэхгүй бол яах вэ? Түүний толгойд янз бүрийн бодлууд эргэлдэж исэн. Хэрв тэр банкны гүйлгээний баримтыг үлдээчихвэл яах вэ? Дараа нь энийг нь ашиглаад эхнэр дээр нь очиж дахин сүрдүүлвэл яах вэ? Мөн сургууль дээр нь ирээд түн рүү мөнгө шилжүүлсэн баримтыг нотлохоо олгож гаргаж ирвэл яах вэ гэх мэтчлэн янз бүрийн зүйлсүүдийг бодож эхэлсэн. Ингээд шаналж бодсны эцэст шүүри Макогийн нэгсэн мөнгөний тал орчмыг нь түн рүү шилжүүлсэн байгаа. Гэвч түүний айж байсанчлан Мако үүнийг бол хангалтгүй гэж үзсэн. Тэр харилцаагаа дуусгахаас татгалцсан. Ингээд тэдний нууц амаргийн харилцаа 2022 он хүртэл үргэлжилсэн байгаа. За ингэж байгаа шүүри өөрийн амьдардаг газраас 130 орчим километрийн зайд орших Обихиро ахлах сургууль руу шилжиж ажиллахаар болдог. Тэр үүнийг өөрийнх нь хүлээж байсан боломж гэж бодсон. Тиймээс тэр нүүхээр хурдан төлөвлөж бүх зүйлийг шинээр эхлүүлэхэд бэлэн болсон. Дараа нь Мако мөн өөр сургууль руу шилжсэн байгаа. Ингээд шүүри тэр хоёрын харилцаа бол аяндаа дуусч байгаа юм шиг болсон. Гэвч Макогийн улайрал донтол түүний төсөөлж байснаас ч холд авсан байсан. Шинэ сургуульдаа ажиллаж эхлэх гэжсэн эхний өдөр нь сургуулийн багш нарын өрөөний утас дуграад шүүритэй ярихаар дуудлага ирсэн гэдэг талаар түүнийг дууддаг. Тэгээд тэр яаралтай багш нарын өрөөнд очиод
Утсыг автал утасны цаана Мако байсан. Мако хэлэхдээ чи надаас зүгээр л ингэж салчихна гэж бодоогүй биз дээ. Хэрэг би танаа сургуулийнханд бидний талаар бүгдийг хэлчихвэл юу болно гэж чи бодож байна гэсэн занал хийсэн дуугаар хүнд хэлсэн. Шүүри өөрийнхөө гар утсыг дараа нь шалгаад үтсэн чинь Макогоос бараг 600 орчим дуудлага ирсэн байсан ба. Шүүригийн хувьд бол тэдний хувь зай үүссэн болохоор тайвширсан байсан ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй гэж байгаа. Мако түүн рүү өдөр бүр залгаж бүр сургууль дээр нь хүртэл хаяа ирж харагддаг болсон. Ингээд Шүүри бол маш их стрессэнд орсон тул Макогийн өмнө өвдөх сөхөрч харилцаагаа дуусгахыг гуйсан. Тэгэхэд Макод бол ганцхан нөхцөлөөсөн. Өмнөх удаа чи надад $20,000 өгсөн. Одоо үлдсэнийг нь өгдөх юм бол би чам дээр дахиж хизээж ирэхгүй гэж хэлсэн. Ингээд Шүүри аргагүй байдалд орж эцсийн боломж гэж бодоод түүний хүсэж байгаа мөнгийг түүнд өгсөн боловч Макогийн донтол зогсоогүй. Дахиад л дуудлага хийж түүнийг галзууруулах шахаж эхэлсэн. Энэ байдлаар яг 1 сарын хугацаа өнгөрсөн. Ингээд 5 сарын 29-ны өдөр болж Мако нөхөртөө худлаа хэлж гэрээсээ гарсан байгаа. Тэрээр Шүүригийн амьдардаг Оби хэрэг рүү чиглэсэн. Энэ өдөр бол нэм гараг байсан бөгөөд ахлах сургуулиудын бейсболын тэмцээн болж исэн өдөр байсан. Иймээс Мако машина стадионы ойролцоо байрлуулад Шүүрийг тэнд хүлээсэн. Удалгүй Шүүри гарч ирсэн. Тэр хоёр машин дотор богино хугацаанд ярилцсан. Тэрээр Макод харилцаа дууссан гэдгийг дахин хэлсэн ч Мако сонсоогүй. Түүнээс залхсан Шүүри машинаас нь бууж өөрийнхөө машин руу явж суусан. Машиндаа суусан Шүүри өөрийнхөө сургууль руу явсан гэвч араас нь Мако дагаад хүрээд ирсэн байгаа. Сургуулийнхаа гадаа очсон Мако сургууль руугаа яваад орчихсон. Харин Шүүри түүнийг гадаа машиныхан гадаа хүлээсэн. За ингээд нэлээд цаг хугацаа өнгөрсний дараа буюу шөнө 3 цаг 30 минутын орчимд Шүүри Мако одоо явсан бахаа гэж бодоод сургуулиасаа гарч ирээд машин руугаа явж очсон. Тэгтэл Мако аль хэдийн түүний машиныг онгойлгоод нэг жичгээд яваад өгсөн бололтой машин нь бол нэлээд замбраагүй харагдсан. Тэг яг тэр мөчөд бол Шүүри түүний ковидын вакцин хийлгэхдээ карт ашигласан байсан. Тэр карт нь алга болсон байгааг хардаг. Тэр картан дээр бол Шүүригийн шинээр амьдарч байгаа гэрийн хаяг байсан. Тэгээ энэ хаягийг нь мэдчихсэн гэдгийг мэдээ Шүүри бол бүр маш их айж Макороо шууд залгасан. Мако утсаа аваад би одоо танаа гэрийн гадаа байна. Чи хурдан ирсэн чинь дээр шүү. Тэгэхгүй бол би танаа гэрлүү орлоо гэж хэлсэн байгаа. Ингээд Шүүри мэрийнхаа гадаа яарч очин Макотой уулзаад гэрээсээ хол илүү нам гүм газар руу очиж ярилцахыг гуйв. Тэр хоёр хотын төвийн нэг зогсоол руу хамтдаа явцгаасан байгаа. Гэвч замд явж байхдаа Шүүригийн толгойд зөвхөн ганцхан бодол эргэлдэж байсан. Би энэ галзуу эмэгтэйн донтолцоос яаж салах вэ гэж бодож исэн. Гэр бүлээ хамгаалахын тулд надад өөр сонголт алга гэж бодоод Макод нэг санал тавьсан. Бид энэ амьдралдаа хамт байж чадахгүйгаас хойш хоёулаа хамтдаа үхцгээе гэж Макод хэлсэн. Энэ үед болохоор Мако зүгээр л толгой тохиж төвшөөрөө тэр хоёр арын суудал дээр суун Шүүри хамгаалтын бүсийг Макогийн хүзүүнд ороож хамаг хүчээрээ татсан гэж хэлж байгаа. Тэгээ энэ зүйлээ бол Шүүри бараг 10 гаруй минут үргэлжлүүлсэний эцэст Мако амнасаа алдсан. Маког амнасаа алдсны дараа Шүүри амиа хорлох гэж бодсон боловч Макогийн цогцыг харан бодлоо өөрчилж гэр бүлтэйгээ амьдрах хэрэгтэй, гэр бүлтэйгээ үлдэх хэрэгтэй гэж бодоод Макогийн цогцыг машиныхаа арын багажинд хийсэн гэж цагдаа нарт хэлж байгаа. За тэгээ маргааш өглөө нь бол даваа гараг байсан. Шүүри юу ч болоогүй юм шиг ажилдаа явж оройн бейсболын багийн тэмцээнийг шүнд болтол тасгалжуулсан байгаа. Бейсболын тэмцээн дуусны дараа бол тэр машинаа унаад харанхуй ой руу очиж Макогийн гар утас жолооны үнэлгийг шатаасан. Дараа нь хүрзээр нүх ухаж түүний цогцыг булсан гэж цагдаа нарт хэлж байгаа. За тэгээ үүний дараа бол мэдээж Макогийн нөхөр эхнэрээ алга болсон гэдгийг мэдээд цагдаа нарт дуудлага өгсөн нь тэрээсэн. За тэгээ энэ хүртэл бол ярьсан энэ хэргийн бүх үйл явдал нь хэрэгтэн Шүүригийн өгсөн мэдээлэл байгаа. Мэдээж Мако бол амнасаа алдсан учраас яг тухайн үед юу болсныг бол цагдаа нар тодорхой мэдэх боломжгүй. За ингээд мэдээж Шүүригийн шүүх хурал эхэлсэн. Анхан шатны шүүх хурал дээр Шүүри үүнийг харилцан тохиролцсон алга гэж зүтгэжсэн. Тэрээр Макогийн зөвшөөрлийг авсан байсан тул далаа хөнгөлүүлэх хэрэгтэй гэсэн маргааныг үүсгэжсэн. Түүний өмгөөлөгчид мөн Макогийн донтолд болон мөнгө нэхэж байсан дарамтаас болж Шүүригийн сэтгцийн байдал маш хүндэрсэн байсан гэж түүнийг бол өмгөөлжсэн. Тэгээд өмгөөлөгч бол түүнд 3 жилийн хорих ял, 5 жилийн тэнцээ харгалзах ялыг онооход хангалттай гэж үзэжсэн. Прокурорууд бол үүнийг эсэргүүцэжсэн, харилцан тохиролцсон алга гэж юусоо байхгүй гэдэг талаас нь үзэжсэн. Хэргийн цорын ганц үнэн бол нууц амргийн харилцаагаа нуух явдал байсан. Тиймээс прокурорууд эсэргүүцэж аллагын хэрэгээр шийтгэхийг бол шүүхээс хүсэжсэн. Тэгээ шүүх анхан шатны шүүх хурал дээр үнийг харилцан тохиролцсон алга гэж үзсэн байгаа. Ингээд түүнд бол ердөө 6 жил 6 сарын ялыг оноосон. Мэдээж прокурорууд бол давж заалдах шатны шүүх хурал 2025 оны 2 сард болсон бөгөөд яг тэр үед нөхцөл байдал эсэргээрээ эргэсэн. Шүүри Маког
хамгаалтын бүсээр 10 гаруй минутын турш боож алсан гэдэг дээр бол бүх хэргийн гол гогцоо очсон. Ягаад гэх юм бол 10 гаруй минут гэдэг бол маш удаан хугацаа. Энэ бол санаатай аллах гэж үтсэн. Иймээс уж заалдах шатны шүүх хурал дээр шүүрийг энэ 6 жилийн ялыг 12 жилийн хорих ял болгож нэмж оноосон байгаа. За ингээд хэрэгтэн шүүрийн хувьд бол 12 жилийн ялаа аваад шоронд орсон. За тэгээ энэ хэрэг бол тарьсан зүйлийнхээ үрийг хурааж авдгийн тод жишээ бөгөөд төр зургийн таашаал хүсэл ачаалтаа автсан жирийн нэгэн багш нар өөрт байсан бүх зүйлээ алдаж хэрхэн аимшигтайгаар хөлөөсөө төлсөн тухай ийм хэрэг байлаа. За тэгээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол энд хүрээд өндөрлж гин. За та бүхэн маань энэ хэргийг сонсоод өөрт төрж байгаа сэтгэгдлүүдээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. Мөн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.